удаагийн дугаараар та бүхэндээ шинжлэх ухааны үндэслэлтэй өглөөний 5 алтан дадал зуршлын мэдээллийг хүргэе. Өглөөний хөвшил гэдэг нь сэрэх цагаа арай их тогтоож, дуртай зүйлс болон бие махбодыг танд баярлуулдаг зүйлсийг хөвшилтэд оруулахыг хэлнэ. Өдөр бүр бие махбод болон оюун санааны эрүүл мэндийг дэмжих хамгийн сайн аргуудын нэг бол өглөөний хөвшилтэд тэргүүлэх ач холбогдол өгөх явдал юм. Хаашилбал өглөөний хөвшлийн агуулгаас хамааран та дараа нь ажилдаа эерэг нөлөө үзүүлнэ гэж найдаж болно. Ялангуяа бид бүгд өдөр тутмын амьдралынхаа өөрчлөлтөнд дасан зогсож байгаа энэ үед эрүүл өглөөний хөвшилтэй байх нь бидний хүнд хэцүү эсвэл тодорхойгүй цагууд тулгуур болж чадна. Сэрсний дараах 3 цаг бол тарих хамгийн үр дүнтэй ажилдаг алтан цаг гэж нэрлэдэг бөгөөд энэ нь спортын чадвар, ой санамжийг сайжруулахад хялбар болгодог. Өглөөний эхний хэдэн минут таны тэр өдрийн эрч хүч, сэтгэл зүй, тэрч байтугай арсны өнгийг тодорхойлдог. Тэгвэл өглөөний 5 алтан дадлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дэлгэрүүлэн хүргэе. Үүнд нэгдүгüүрт нь сэрмэгцээ дижитал мацаг барих. Ихэнх хүмүүс хэрүүлэгтэй цагаараа эсэрж хамгийн түрүүнд уцаа шалгаж том аяг кофе чанж өдрийг эхлүүлдэг. Энэ нь таны тархийг өглөө эртнээс стрессийн горимд шилжүүлдэг байна. Тэрх үед тарих альфа долгионоос бета долгион руу шилжиж байдаг. Утас үзэх нь энэ шилжилтийг алдагдуулж өдрийн турш анхаарал сарних, хөшүүртэй болох үндэс болдог. Тиймээс эхний 30 минут уцаа бүү оролдоорой. Үүний оронд сонголт хийх эсвэл зүгээр л цонхоор харах нь тархийг эрүүл хэмнэлээр сэрээдэг. Сэрэх үед хүний нүд нэгдэхэд кортизол дааврын хэмжээ байгалийн жамаар дунджаар 50% өсдөг бөгөөд энэ үйл явцыг кортизол сэрэх хариу үйлдэл гэж нэрлэдэг. Энэ үед гадны мэдээллээр тархийг бөмбөгдөх нь сэтгэл түгшүүр болон стрессийг нэмэгдүүлдэг байна. Өглөөс ирсний дараа эхний 30-аас 60 минут гар утас үзэлгүйгээр тархийг альфа долгионоос бета долгион руу тайван шилжих боломж олгох нь өдрийн турш таны мэдхүйн үйл ажиллагааг илүү сайн удирдахад тусалдаг. Хоёрдугаарт нь нэг аяга бүлээн ус сууж дотор эргэтнээс сэрэх. Өглөө ус ууханд бодисын солилцоог 24%-аар нэмэгдүүлж цусан дох хорт бодисыг гадагшлуулахад тусалдаг. Энэ нарсыг дотроос нь гялцуулах хамгийн хямд бөгөөд үр дүнтэй арга юм. Ус бол таны биеийн эргэтэн эдисийн үйл ажиллагаанд нөлөөлдөг чухал тэжээлэг бодис юм. Таны бие шөнө унтаж байх хугацаанд бие махбод маш их чийг алддаг тул өглөө бүлээн ус уух хэрэгтэй. Ус уух нь эсүүдэд шимт хижээл хүргэх, биеийн температурыг зохицуулах, үе мөчийг тослох зэрэг үндсэн үйл ажиллагааг дэмждэг. Судалгаагаар ус уух нь сэтгэл санааг дэмжих, ядаргааны шинж тэмдгийг бууруулах, зүрх судасны системийн үйл ажиллагаа хэвэн байлгахад тусалдаг болох нь тогтогджээ. Түүнчлэн зарим хүмүүс өглөө ус уух нь жин хасахад тусалдаг гэж үздэг. Судалгаагаар шингийн хэмжээгээр уух нь залуу наснд хүрэгчдийн биеийн бүтэц сайжирсантай холбоотой болохыг тогтоосон байна. Өглөөний цай хоолны өмнө ус уух нь цатгалан мэдрэмж төрүүлж, ишлэг ихтэй хүнс хэрэглэхээс сэргийлдэг болохыг онцлсан байдаг. Энэ нь хүн бага идэж, улмаар бага илчлэг хэрэглэдэг гэсэн үг байж болох юм. Нэг аяга ус таныг сэргээж, эрч хүч өгч, ирэх өдөрт илүү эерэг бэлтгэлтэй байхад тусалдаг. 3-дугаарт нь нарны гэрлийг нүдэрээ мэдрэх. Сэрсэн даруйдаа хангалттай гэрэл авах нь бидний тархинд кортизолын байгалийн өсөлтийг эхлүүлэх дохио болдог. Сэрээд 15-аас 20 минутын дотор нарны гэрэл харах нь таны биологийн цагийг тохируулдаг. Байгалийн нарны гэрэлд гадаа гарах эсвэл цонхоо нээх болон тагтан дээрээ 5-аас 10 минут орчим зогсож нарны гэрлийг мэдрээрэй. Энэ нь таны сэтгэл санааг тайвшруулна. Нарны гэрэл нүдний торлохоор дамжин тархинд өглөө боллоо сэрээрэй гэсэн дохио өгдөг. Энэ нь орой унтахад тусалдаг мелатонин дааврын ялгарлыг оройн зөв цагт эхлүүлэх үндэс болдог. За 4-р нь биеийн хөдөлгөөн хийж сонголт хийх. Биеийн хөдөлгөөн нь тархины ажиллагааг идэвхжүүлж бүтэмжийг нэмэгдүүлдэг.
Өглөөс ирээ сунгалтын дасгал болон баг зэрэг йогийн дасгал хийх нь яг л кофетэй адил таныг сэргээх бөгөөд тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг байна. Тэрсэн даруйдаа орондоо сүнээс гар хөлөө хөдөлгөөрөө. Тэрснээс хойш 5-10 минутын дараа дасгал хийнэ. 5 минутын биеийн тамирын дасгал бол сэтгэл санаа сэргээж хүч чадлыг нэмэгдүүлэх сайхан арга юм. Дасгал хөдөлгөөн нь хүний бие махбодыг зөв хэв маягаар сэргээж өгөхөөс гадна тархины цусан хангамжийг сайжруулж стрессийг бууруулахад тустай. Дасгал хөдөлгөөн хийж бие бэлдсэн бол сэтгэл зүй оюун санаагаач мөн бэлдэх хэрэгтэй. Бясалгал хийснээр бодол санаа цэгцэрч, санаа зовнил, айдас түгшүүрээс ангижирч өөрийгөө ойлгох болно. Ингэснээр та өглөөг илүү төвлөрсөн эерэг байдлаар ухтах болно. Мөн өдрийн турш хийж буй зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж чадхаас гадна ажлын бүтээмжч өсдөг. Чимээгүй 50 орчим 5-10 минутыг зарцуулахад л хангалттай. Хөнгөн сонголт, йог, хурдан алхалт эсвэл биеийн жингийн хид хідэн дасгал байсан ч биеийн тамирын дасгал танд дараах ач тусыг үзүүлнэ. Үүнд эрч хүч, сэтгэл санааг нэмэгдүүлэх, цусны эргэлтийг сайжруулах, эндорфиныг ялгаруулах, бодисын солилцоог идэвхжүүлэх зэрэг олон талын ач тусыг үзүүлнэ. 5-дугаарт нь хамгийн чухал 3 зорилгоо тодорхойлох. Шинжлэх ухааны үндэслэлтэй 5 дахь дадал бол топ 3 зорилгоо тодорхойлох явдал юм. Төлөвлөлт нь өдрийн турш стресс багтаа байх, хяналтыг гартаа авахд тусалдаг. Тодорхой бүтцтэй өглөөний дадал нь өдрийн үйл явцыг тааварлах боломжтой болгосноор стресс болон түгшүүрийг бууруулдаг болохыг судалгаа харуулдаг. Хүн өдөрт дунджаар 35 мянган шийдвэр гаргадаг гэж үздэг. Харин өглөөс ирээд хамгийн эрч хүчтэй байдаг ч өнөөдөр юу хийх вэ гэж олон зүйл бодох тусам тэр эрч хүч нь сорогдож дуусдаг. Бидний оюун ухаан өдөр бүр хязгаарлагдмал шийдвэр гаргах чадвартай тул өглөө хэд олон чухал шийдвэр гаргах нь өдрийн турш тархийг удаашруулна. Бид өглөөс ирээд өнөөдөр хийх 20 ажил гэж бодох үед тарих стресстэж алийг нь ч барьж авч чадахгүй засагдах байдалд ордог байна. Энэ нь бие махбодод кортизол дааврын хэмжээг ялгаруулж өдрийн турш ядрах шалтгаан болдог. Тиймээс 3 зорилгоо тодорхой болгосноор та тархиндаа маш тодорхой зураглал өгч эрч хүчээ хамгийн чухал зүйлдээ төвлөрүүлэх боломжийг олгодог. Иймээс өмнөх оройн хийх зүйлийн жагсаалтыг чухлаар нь ирэмлэж бичээрэй. 1-р ажлаа дуусгаас нааш 2-р ажил руугаа бүү шилжээрэй. Энэ таныг стрессээс ангижруулж өдрийн эзэн болоход нь туслана. Амжилт гэдэг бол олон зүйлийг зэрэг хийх биш, харин хамгийн чухал зүйлдээ төвлөрөх урлаг юм. Төлөвлөгөө гаргаснаар өдрийн турш эрч хүчтэй зорилготой байхаас гадна илүү зохион байгуулалттай, эмх зэгцтэй ажиллахад нь тустай. Өдрийн хийсэн ажлаа дүгнэж өөртөө урам өгч, маргаашин шинэ зорилго төлөвлөгөөгөө гаргах нь үр бүтээмжтэй ажиллах, амьдрахад маш нөлөөтэй. Судалгаагаар өглөөний дадлаж уршлыг бий болгох нь өдрийн турш оюун ухааны тодорхой байдал, шийдвэр гаргах чадварыг сайжруулдаг болохыг харуулж байна. Дасгал хөдөлгөөн хийх, тэмдэглэл хөтлөх, бясалгал хийх зэрэг санаатай үйл ажиллагаанд оролцох нь тархины асуудлыг шийдвэрлэх, зорилго тавих төв болох урт талын бор гадаргыг идэвхжүүлдэг. Энэ нь танд өдрийг эхлүүлэхэд тусалдаг. Өглөөг өөртөө зориулж өдрийн турш эрч хүчтэй байгаарай. Анхаарал сонсон та бүхэндээ баярлалаа.